Эрхэм үзэгчдээ бид түрүүчийнхээ дугаараар Туурын Төргө наадмын нээлтийг Яармгийн Динж богд хааны музейгээс бэлтгэн үзэгч танад төлөвлөсөн билээ. Тэгвэл энэ удаад Мулцаг элс Ёлын ам Баянзаг Үлэг гүрвлийн өлгийг игдэх улаан эрэг Хөвсгөл аймагт болсон наадмын үргэлжлэлийг та бүхэндээ сонирхуулж байна. Монголыг маань говь тэмээгүйгээр төсөөлшгүй. Дэлхийн 20 улс орны 80 дүрм бүтээлчтэй нэгэн зэрэг говьд маань зочлож, зочин ирэхэд баяр хөөр болдог Монгол зангаар өвтөн тоглолт бүрийг нь сонирхон ярих дурсах сонир сайхантай үдшиж байсан юм. Уран бүтээлчд маань алт мэд шаргалтах зөөлөн бүлээн элсний хөл нүцгэлэн нурин элсний мөрөн үлдийн хүүхчих хөөрөх. Тэмээд өөрийг нь тойрч сонирхсон, бишүргсэн хүмүүсийг харж хээвнийг хөвч хөвтгөн хүнээр юмсан бол юм үзэж нүд тайлсан гэлтэй. Тэмээн дээрээ сунахад зөөлөн бүхэн дэвсдэг хэмээн орчуулагчийг тайлбарлахад тийм бол унсан чахуу гэлсэн хөгжилдөж ойрхон газар хөтлүүлэн зугаатлаа. Нутгийн ардууд нэг удаад $2 тэмээгээ унуулж басгүй ураан гаргасан гар хийцэн бүтээлүүдээ ч дэлгэжээ. Өнгөлж мүлээлгсэн бод богийн шагаа тэмээний ноос ноолуураар нэгсэн оймс цамц заг хайлаасаар уралсан бэлэг дурлалцын зүйлсгээд үнэхээр сонирхохоор зүйлсийг хэр таарсан үнээр нь зарж байсан юм. Үзэгчдийн нэрлснээр элсэн тайз хэмээх элсэн тайзан дээр төгөлдөр хуур заларч хан хөгжмийн аялгууд дуурсах нь нэн сонион. Германы хөгжмийн сургуулийн профессор Наврот нь Герман, Польш, Унгар, Оросын холбооны улс, Чех, Швейцар, Франц орноор зочлон тоглосон хийгээд элсэн дээр ийхүү тоглосон маань миний бүх тоглолтуудын оргил байлаа хэмээн багтан ярьж байлаа. Мэргэжлийн 3 бөмбөрчин ийхүү Мулцаг элсээр хөллөн байж бүтээсэн шинэ аялгаугаа үзэгчдэд хүргэж байгаа нэ. Тэрээр их аадрын нүргэн, хөлгөмөртийн газар дэлдэх төвөргөөн, элсний чимээгүй нүүдэл, хээлэн үргэлжлэх шаргал манхан, говийн нар хөх тэнгэрийг зурглан онгодон хөглөлөө.
Монголын нийслэл Улаанбаатар хот нь таруу байрлалтай, Японыг бодвол уужууд тэнүүн, тэр хэрээр ард түмэн нь уужуу сайхан сэтгэлтэй улс байдаг юм байна. Би Германы хөгжмийн дээд сургуулийн сурч байхдаа Тайваны залуутай танилцж гурвал хамтлаг байгуулсан юм. Хэл амаа ололцоход хэцүү байсан ч гэсэн ер нь хөгжим гэдэг маань орчуулгагүй ойлголцдог урлаг болохоор дорол нэг ойлгож уран бүтээлээ тойруулж эхэлсэнтэй. Харин энэ наадмын ач буйнаар Монгол орныг үзэж ийм азавшаан тохиосонд би маш баяртай байна. Миний хувьд Монгол орны тухайд маш өргөн уудам газар нутагтай гэж сонсч байлаа. Өргөн уудмаас гадна хачин сонин байгалийн тогтцтой маш гайхамшигтай байгальтай нутаг юм. Одоо яг энд танд яриа өгөөд зогсож байгаа маань зүүд юм шиг санагдаж байна. Би 13 хөг бүхий, 13 хив хэлбэр бүхий, 13 бөмбөрөөр тоглодог. Монголын альч газар орон тоглоход сэтгэлээс гарах аядан усны урсгал шиг араараа сан орж ирж маш шаргуу урамтай тоглосон да. Мөн хөгжмийн зохиолч Иши Махикогийн зохиолыг бөмбөрөөр тоглож сонирхоллаа. Молцог элсний тоглолт эд дундаа орж байхад хаанаас гараад ирв гэмээр хэсэгхэн цагаан үлнээс бороо шивэрчгэлсэн наадамчдыг ялангуяа говийнхныг ихэд баярлуулан ойрд бороо ороогүй юмсан хувьтай улс хур дагуулдыг мэлсэн бэлгшээс юм. Өдөржин халсан элэс чийг дааж нар хур тэгшэрхэд үзэгчд улмаан сэргэж Вагнерийн лимбийн аюулгүй хур хурайлан наадам үргэлжилсээр. Континуум хамтлагийн гүйцэтгэх захирал Америкийн нэгдсэн улсын төгөлдөр хуурч Жайл Саксан төгөлдөр хуурын ая дэжиллээ. Тэрээр энд ирүүт зохиосон шинэ бүтээл юм шүү гэдгийг үзэгчд уран бүтээлчид хэлж байлаа. Бүрээ бөмбөрийн аюулгүй, бүжгийн аюултанд молцог элсний энэхүү тоглолт болж Өмнөг аймгийн загвар өмсгч гурван бүсгүй загвар зохион бүтээгч Баян Золын шин загваруудаас үжигчдийн төлөвлөснөөр тоглолт засаглахад Багнаатын талбайд бүх морд сурынхын хэдийн цуглаж үзэгчдийн төрөөч 93 наадам сонирхохоор суудал сэлгэлээ. Наадамд оролцоход өстой 408 зогсоос морьтой явган мотоциклтэй Тэмэтэ хүртэл ирж байлаа. Нутгийн 20 доморд 10 км-ийн зайд уралдаж ирснээс Отгонбаатрын хээр магнайд ирж баяр сайхны зээр амх зүтлээ. Төрөө мордыг унаж ирсэн говийн борхон жаалуудыг хүмүүс хүчиж дэндүү жаахныг нь бас энэ хол газар морноос унчгалгүй дахиж ирснийг нь шагшина. Нутгийн 16 залуус содоглож дэвээ шаваа болоход бөхчүүдийн наранд борлсон биеийг барьж үсгэс нах нуур юм болж хэд хоногийн наранд шарахад ийм сайхан борлох уу хэмээн инээд наргаа үсгэж байсан юм аа.
Туурын түүргийн наадмын тухайд кино хийж байгаа Вернхард Вольфийн хүү Тоби Вольф зай завсаргүй зураг авч айганд халуунагч үл тоон энд тэнд зураг авч харагдах. Тэрээр бүхийн давааны хоорондоор Английн Жими Харрис энэтхэгийн бөмбөрчин Ганеш нарт Монгол бүх илүүтэй таалагдсан бололтой. Ер нь үзээд алдвал давж хвадлан өрлөн нутгийн банд нартай өрсөн боловч юуны тухайн төрөлгийн өнгөрөөд өгөх нь наадамчдыг хөгжөөж тэрээр харахад болмоор юм шиг хэрнээ халз үзэхэд бас яггүй байна шүү гэлцэх. Түгээр зогсохгүй нутагтаа очиод эр хүний хувьд Монгол наадамд зодголж үтсэн хүн шүү хэмээн сайрхан гэлцсэн. Эрийн 3 наадмын нэг болох Сурын харваа үзэгчдийн сонирхлыг маш ихэд татаж нон самын өвшөөлгөн байж байвгаан онож байлаа. Туурын түүргийн баг наадмын бүхий барилдаанд сумын зан ядам төрүүлж аймгийн начин эрдэнэ чулуун үзүүлсэн юм аа. Үндэсний бүх наадам гэдэг үндэсний л байдгийн байна. Санаа байвч сачи хөрөхгүй нэ гэлцэх гадаадын эрчүүд зодог шуудагтай барилдвал давдаг юм болов гэлсэн өнөөхөл унсан хөд шалтак мундахгүй гэдэг шиг яриа удан их байхгүй инээдхөр болно. Бүхийн түрүү магнаа үзүүр дөрөнд Вернхард Вольф өнгөт телевизээр өргөж гарын бэлэг барьлаа. За би Монголд анх удаага ирж байгаа хүн юм аа. Наад маань маш сайхан боллоо. Олон сайхан хөгжим сонслоо, олон ч сайхан ад нөхөдтэй боллоо. Монгол орны байгаль хүмүүсийн аж амьдрал зан заншил сонин өөмөц сайхан юм. Би өмнөд энтэгт амьдардаг хүн л дээ. Тэндээ би найрал хөгжимд Күрлийн наам гэдэг хөгжмөр тоглодог юм. Концертын дээр бол мөн Канжида гэдэг хөгжмөрч тоглодог. Би энэ наадамд Канжида болон цангаар хөгжимдөж оролцлоо. Би Монгол бүхийг маш сонирхлоо. Харин барилцсан чинь унцдаг байгаа. Ер нь суматай их төстэй юм. Монголчууд маань сумад маш сайн гэдгийг би мэднэ л дээ. Ингээд монголчуудаа амьдралд нь аз жаргал эрүүлэх хамгийн сайн сайхан бүхний хүсч хөгжмийн хэлээр олон удаа оролцож олон удаа наадамдна гэдгийг багтаа хэлэх байна. Like Humi and Kergara. Алдарт ёлын ам дээрээс нар доороос илс төөнөж авах үед хар хөлсөн насгарч дэвүүр сэвэр болж явсан зочд маань сүрлэг хадан ханаар хүрээлэгдсэн мөсөн амаар өсгөтөө сэрүү татхын таатайг мэдэрч өвөл зүүн ийхүү нэгэн дор байх байгалийн гайхамшигт биширлээ. Мөнхийн цэвдэг мөсөн дагуур тунгуулгаас тунгуулга үсэрчлэн урсаж алхаж гიშгхийн цэгнэж ар өрөөсөө түшиж бие биенээ бараадахгүй бол тоглоом биш гэдгийг сануулах хэдий ч ийм л орчин байгаль уран бүтээлчдийн сэтгэлийг хөглөж онгодыг дуудах бололтой. Учир гэвээс зураач ариун төгс хэдэтэн судалбараанд татлаж бүжигчин Сильвия Бойс мөсний бүжгэн дорн дэглэж мөсөн дээр бүжсэн явдал юм аа.
Би энэ нааданд 3 дахь удаага оролцож байна. Яагаад гэвэл танай сайхан ор миний сэтгэлийг маш их татаж, тэгээд ч энэ наадам маш олон сайхан нөхөдтэй болгодог онцлогтой. Нэг ёсны жилд ганц удаа энэ наадмаас өрдөж хосорсон бүхий л зүрх сэтгэлийн дурсамжтай байдаг гэхэд хэлсдэхгүй. Миний бүжгийн хувьд бол аль болохоор яг байгаа газар орчноо тэр уур амьсгалыг нь тааруулж үзэгчдийн сэтгэлд нийсүүлэн шууд зохиомжлон бүжгэлдэг. Байгаль дэсвөгөөс байр байшин, цэцэрлэг, гэр орон сүнс гээд ёр хаа байгаа газраа тохируулан бүжгийн шууд дэглэнэ гэсэн үг л дээ. Жишээ нь би элсэн дээр, хээр талд, мөсөн дээр, ёр арай л усан дээр бүжгэлсэнгүй. Ийм сайхан байгаль газар оронд би илүүтэй хөглөгдөж, дахин давтагдахгүй хөдөлгөөнөө өөрөө ирэхгүй болгодог. Би маш их баяртай байна. Дахин ирэхийн хүсэл өрлөөд буцлаа. Силва ин яриад улмаа дээш өксөөр холдон оцсон. Энэ л мөсөн ангалын эзэд нь үнэхээр ял шууд мэт. Дээш харахад тэртээ сүрлэг хайрхын сааны хоорондуур цэлмэг тэнгэр хөхөрч ял шууд илэн халин нэс үзэгдэх. Мөсний хавтгай хадны мөрөгцөг гээд ёр хаал булхаа дуртай газраа зарлал оршилгүйгээр хөгжмөн тоглож тэр нь ямар ч дуу чангаруулшгүйгээр цаврайлан үзэгчдэд хүрч байсан мөсний тоглолт тэдний хувьд үлгэрийн юм шиг байсныг амбулаалдан дараа нь хөөрөлдсөн юм. Английн дуу чимэгтэй Спохрын хувьд ёлын амны мөсөн дээр эртний дуугаан дуулахдаа урд нь дуулж байсан бүх тоглолтын маань хамгийн гайхамшигтай нь энэ доллоо хэмээн дахин өгүүлсэн. Хөгжмийн наадмын маань одоо ёлын амт мөсний концерт амжилттай болж өндөрлөө. Тэгээд энэ концертод маань маш олон модерн хөгжмийн болон бас сонгодог хөгжмийн зохиолууд тоглогдлоо. Уул усаа баярлуулсан энэ сайхан концерт маань амжилттай болсонд бид нар их баярлаж байна. Баян цагийн тоглолт ийхүү уйхан Замбутвийн нарын хэмээх уртын сайхан дуугаар эхлэж сэрүү татууллаа. Дуучин төмөн жаргалтай хамтран өмнө гавийн хоёр дууч мөсгийн хамтдаа дуулж зарим хөгжимчид морин хуурын аяыг үзэгчдийн дундаас дагаж тоглосон үзэгчдтэйгээ хамтарсан тоглолт гэж болохоор зочид төлөөлөгчд маань цагаан гэгээ тасраагүй байхад баян цаг дэрлээ. Баян цагийн ажил хэрэгч хүүхдүүд үлэг гөрөвлийн чулууц өндгний хилтерхий, хайрс, дунгийн яс, ховор чулууд зэргийг дэлгэж хэрээрэл 8 хийдсэн. Хуучин хан хэрбэн мэт мөрлсөн элсний булан тохой, элс гангийн эрг ирмэг гээд ер таарсан таалагдсан газрын аядан үүсгэж авиа их шиг суурайлан байж говийн тоглолт өндөрлөлөө.
Турын төвөргөн наадмынхан Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо хүрэлцэн ирлээ. Мөрөнгийнхний хувьд шинэ хөгжим гэхийн тухайд ойлголт таараа байсан хэдий ч наадмын сургийг эртнээс сонсч хүлээж байсан нь ирсэн үзэгчдийг харахад ойлгомжтой байлаа. Турын төвөргөн шинэ хөгжмийн ассоциацийн ерөнхийлөгч Вернхард Вульф тэргүүн бадам хорлооноор наадам нээж хүүхэд багшуудын тоглолтоор Хөвсгөлийн наадмын салхийг аглалаа. Энэхүү нээлтийн хамтарсан тоглолт үзэгчдийн алга дашилт хөөрөл уран баярын үгсээр Милалган Азербайджааны Бакугаас ирсэн Алею Мубарисийн тгийн хөгжимчин Ганашийн хамтран тоглосон дуугаар үргэлжилсэн юм. The target of За наадмын бүхэл хугацааны турш бид 20 концерт тоглосон байна. Тэгвэл тоглолтод давтагдахгүйгээр шүү дээ. Энэ удаагийн наадамд анх удаага хүүхдүүд оролцож очсон газар болгоны бэлсэн авиаснууд дуу хоороо өргөсөн манай наадмын онцлог боллоо. Тэгээд ч Монгол хүүхдүүд их авиастай сэргэлэн цовоо хамгийн гол нь идэвхтэй оролцсонд бид чин сэтгэлээсээ баяртай байна. Монголын урлаг соёлын ирээдүй хойч ийхүү хот хөдөөд цөөнгөө байгаа нь сэтгэл хөдлөлөө. Энэ наадам маань зөвхөн хөгжмийн гэдгээр хязгаарлагдсангүй. Бүжиг, цэнгэн, хувцас цагвар, хөөмий, бөөгийн ёслол, олон улсын хурал, чуулга, лекц, туршлага солилцох гээд хамтран бүтээл туурах гээд маш өргөд өргөн хүрээтэй ажил болон зохиогдлоо. Орон нутгийн иргэд маш дуртай ярьж сонирхож хамтран наадсанд бид баяртай байна. Олон орны мэргэжлийн хөгжимчдийг эх оронд маань авч ирж, ялангуяа хөдөөгийн үзэгчид ард түмний дунд орж ийхүү тоглолт зохион байгуулсан ноён Вульфт олон хүн сэтгэлийн бэлэг дурсгалын зүйл гатуулсан хийгээд энэ удаад даргангийн дархан амар төвшин Вульфт тонголсон мөнгө аягнууд цар удирдаачийн төхөр бэлгэлсэн хүмүүсийн сэтгэлийг хөгжөөж баяр дагууллаа. Наадмын онцлог нэг хэсэг нь бөө хөөмийн чуулган байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн дарахад хаалх бурайд цаатан нутгийн бөө зайран удагнууд мөн Монголын хөөмийн холбооны дид ерөнхийлөгч Цэдэн Эршнаар сонирхолтой яриа хийж үзэгчид оролцогчдын асуултанд хариулсан юм. Бөөгийн явдал ондоо бүжин туулын харайлт ондоо гэдэг. Нээрэл газар газрын бөө зайрангууд өөрийн гих онцлог, ёс заншил, аялга дуудлагын уралдуулж бөөлгөд хэрэгэлдэг төмөр дадар тэргүүтэн хөөмийн хэрхэн ардын язгар урлагтай нийцгээд асар нарийн эрдэм утгах усыг тайлбарлан онгодон дуудаж уулгасан баярлууллаа.
Өвсгөл их талын хөвөөнөө 7 хоног үргэлжилсэн наадмын хүндэт зочид төлөөлөгчд үзэгчид далайн ижийн түрлэгт хөлхөөр хөг аялгуу нэмэн зүсээн толдож бүсээн засмаар тунгалаг нуурын эрэхт байгаль хүн хөгжим горвын амин холбоог сүлэлдүүлэн наацнаас гадна бөөгийн ёслол хөөмийн цугларалтыг сүлсэн сонирхлоо. Волпийн аав бэр сансар чимгийн хамт хөгжим бүжгийн аялгауг сонсон мэдэрч тэр даруйда зураг зуран аялгауг зураглан үзэгчдэд сонирхуулсан юм. Ийхүү зураг урлал, инсталляци, дуу бүжиг, хөгжим наадам, хөөмид загвар гэд урлагийн олон талыг хөгжүүлсэн наадам өндөрлөлөө. Монголын сайхан орны маань хамгийн үлсгэлэнт газруудад шинэ хөгжмийг суурайлсаар 7 дахь жилээ болж байгаа Туурайн түүргээ наадмын энэ удаагийнх говь хангай, нуур далай, тал хөндийгээр аялан нутаг нутгийн төмний мэлми болоод сонирыг мэлан дараагийн наадмын эхэн болж өндөрлөлөө. Монголчуудыг шинэ урлагтай танилцуулаад зогсохгүй. Соёлын аялал жуулчлалд өөрийн гэсэн хойно мэрийг оруулж Азийн хөгжмийн хамгийн том наадам болохынхаа хувьд үзэгч олонтой, бүтээл аривантай сайхан өндөрлөлөө. Дуутай хууртай хорвоод хүний өөрөнгийн хөөр баяраар дүүрэн эрүүл их аз жаргалтай явахын ерөөл өргөж энэхүү нэвтрүүлгээ жаргаая.